Улсын хурлын гишүүн Батнасан намрын чуулган завсарлаад тойрогтой ажиллаж байгаа талаар бид урд нь мэдээлсэн. Тэрээр 2 дугаар сарын 13-наас 22-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 19-ны өдөр хөтөлбөрийн дагуу дууд суманд ажиллаж тус сумын ард иргэдтэй уулзсан төрийн бодлого шийдвэрийг хүргэн ажилласан юм а. Улсын хурлаас гарч байгаа чухал хуулиудыг гаргахад төсвийн байнгын хороо ялангуяа хууль зүйн байнгын хороогоор бүхэл орж одоо ингэж нэг хэлцүүлэг хийдэг юм учиртай. Төсвийн байнгын хороод олон асуудлуудыг хэлцэж олон хуулийг одоо шинжилэн Монгол Улсын хурлын чуулганд оруулж батлуулсан гэдгийг хэлхэн зүйтэй. Төсвийн байнгын хороо хэлсэн одоо гол асуудлууд бол Монгол Улсын 2017 оны төсвийг баталсан. Баталж чуулганаар хэлцүүлсэн. 2017 оны төсөв бол нэгэн эдрэтэ асуудлуудыг шийдсэн. Монгол Улсын одоо ажихоныг байгуулад төрийн болон төрийн өмчит компаниг хэмнэлтийн горомж шилжүүлсэн ийм төсөл болсон. Улсын хурлын гишүүн Батнасангийн хувьд дууд суманд 3 дахь удаага ажиллаж байгаа юм а. Энэ удаад тойрогийнхоо ард иргэдийн санал бодлыг сонсож, ажил хэрэгтээ тусгах буюу эрх аврын чуулганаар хилэлцэгдэх мал амьтны эрүүл мэндийг дэмжих тухай хуулийн төсөлд малчид ард иргэдийн санал бодлыг сонсож тусгах зорилготой юм а. Тийм ч учраас малчид ард иргэд энэ асуудлаар тулгамдсан асуудлаа ярьж танилцуулан санал бодлоо хэлж улсын хурлын гишүүнээрээ дамжуулан төрдөө үгээд яж байлаа. Сум аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 30% нь төрийн албан хаагч байж болно гэж ингэж одоо хэлэлцэж байсан. Тэр ч гэсэн одоо бас их чухал асуудал байсан. Яг л сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал чинь одоо манайх сум шиг хоршоо пүүс ийм цөөхөнтэй газар тул өхн одоо малчид ажилгүй хүмүүсээс шахуусууд иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгч болчихдаг. Одоо бол одоо сүйлийн чанарч байна л та. Тэгэхээр төрийн албан хаагчлаар 30% байдаг нь их зүйтэй асуудал гэж бид одоо ингэж боддог. Тэгээ энэ талаар одоо тэр болчихгүй, батлагчгүй, тэднээс мэрдэх юм бэ гэдгийг. Таны хэлж байгаа саяын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 30% нь төрийн албан хаагч байна гэдэг энэ асуудал бол төрийн албаны тухай хуулийн дээр орж байгаа. Сая хурлын гишүүн, тогтворын гишүүнээр ахалсан ажлын хэсэг нэлээд сайн ажиллаж байгаа. Гэхдээ энэ төрийн албаны хуулинд бид оруулаад явж байгаа энэ асуудал ажиллаж байгаа асуудал бол энэ нэлээд одоо 2-3 сарын хугацаанд судлахаар олон асуудал байгаа. Мөн энэ өдөр аймгийн засаг дарга дууд суманд ажиллаж тус сумын иргэд хөдөлмөрчдтэй уулзсан эх 4 жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөр танилцуулан иргэдийн сонирхсан асуултанд хариулт өглөө. Аймгийн даргаас одоо тэр таны морин хөтөлбөрт энэ 2000 он хүртэлх энэ арга юунд морин хөтөлбөрт за манайд бол соёлын төв гэсэн байна. За бас асар жижиг сажиг юмуд байх шиг байна. Өөр бодиттой томтой байна уу? Нодлын энэ доогуур засан зам бол одоо дахиад ирээд хачуулуулаад дуусч байна. Маа дуудсамд нэг хар зам тавьж өгөх тийм боломж байдаг юм уу? Гөгжилтэй орнууд бол маа сум бол жоохон газар шүү дээ. Нэгд дээр хар замтай бол бүх юм хөгжил дагаж ирнэ, хүн болгоны амьдрал дэйсэн. Энийг бид 44 жилийн засгийн газрын агентлагийн дарга нар ихэд санал болж байсан. Одоо 2 дахь удаагаа танд санал тавьж байна. 2 дахь бол энэ залуу малчдыг бэлтгэж гадна энэ малыг эрүүлжүүлэх тал дээр энэ маа сумд мал угаах байна гэж нэг ширхэж байхгүй. Энийг бол зүгээр нэг хүмүүс төсөл өгөлгөөр энэ сум орон нутгийн ажилтнаас гаргаад байд юм уу? Нэг малын сайжруулсан байна хэрэгтэй. Мал угаах тийм асуудал ерөөсөө байхгүй маа. Тэгэхээр энэ сумын хэмжээнд бол одоо нэг яг оновчтой гэвэл 1 2 3 гэвэл 3 асуудал байгаа юм да. Нэг олон асуудал бас үүсээгөө гоохгүй дуудын хэмжээнд. Та бүхэн ч тэгж асууж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо хөтөлбөрт орсноор бол хайрган зам байх асуудал бол байгаа. Хайрган замыг одоо чандман дууд мөнгө хайрхан сумд байгуулна гэдэг энэ хөтөлбөрийн 4-ийн энэ тодорхой 1-4-25 дээр ингээд заагдсан байна. Энэ заалтаараа л явна. За нөгөө асуудал бол соёлын төв барих тухай заалт олцсон байгаа. За нэгэн заалт орсон бол энийг барина. Одоо жишээд энэ морин хөтөлбөрийн 2-ын 3-ын 4-ын дөрвдөр дөрвөн цэцэг буянд сумын соёлын дөрвөн цэцэг буянд сумдад соёлын дууд мөнгө хайрхан сумд соёл спортын төвийг барина гэдэг.
спортын төвчөнд оруулах гэж байгаа байхгүй. Соёлын төвөөс гадна энэ дотор спортын арга хэмжээ авах зохион байгуулахаар хосломол байдалтай одоо ажил барилга объектыг барина. Шинээр барина гэдээ орцсон. Даруй ховд Алтай сумын соёлын төвийн барилгыг засварлана. Тэгэхээр одоо застгаа засна, барилгаа барина гэж ингэж л ойлгох. Аймаг сум орон нутгийн болоод улс орны нийгэм эдийн засаг цаашлаад иргэдийн ажил амьдралд тулгамдж байгаа олон чухал асуудлын талаар уулзалтын үеэр санал солилцож төгсгөлд нь улсын хурлын гишүүн Батнасан уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмадуудаа мөн аймгийн засаг дарга нэр бүхий ахмадуудад хүндэтгэл үзүүлж сар жиндээ сайхан шинэлхийн үлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлснээр дууд суманд хийсэн иргэдийн уулзалт өндөрлөлөө.